ажлын байр гэдэг дээр тухайн нэг ажлын байраас гадна олон хүний ажлын байрны дунд очсон дид үтсийн асуудлыг төрөөс бас шийдэж явах хэрэгтэй байх гэж бодож байна. Тийм болохоор одоо аймагуд чинь авто замаар холбогдсон. Би нэг бас 2-3 удаа хэлж байна л да. Аймагуудад нэг тийм логистикийн бөөний худалдааны тийм системүүд хийж логистикаар Монгол улсыг холбох ажлыг энийн дээр нэг төсөв тавьбал ямар вэ? Багцаагаар ботход нэг аймаг бүрд мэдээж хүчин чадлаар өөр байх 250 сая гэвэл нэг 5 орчим тэрбум төгрөгөөр энэ ажил эхний ээлжинд хийгдэж болохоор шиг. Энэ бол энэний цаана 1 2 10 20 ажлын байр биш мянган иргэдийн ажлын байр дахиад хооронд нь орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих том хөшүүрэг энэний цаана байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр одоо төсвийн хуулиар чинь заавал нөгөө талд нь тэгвэл энэ зардал хаанаас гарах вэ гэдэг. Тэгэхээр одоо жишээ нь төсөвдөр харахад 21 онд үндэсний урлагийн их театр гэдэг байгууламж баригдаж эхлэн 150 тэрбумын өртөгтэй энэс 5 тэрбум нь эрхчил гарнагдсан байна л да. Яг одоо ковидын үед театр барих, театр чинь дөөрийн театр үндэсний дараамын тэргээд барилгууд нь байж гэн. Яг өнөөдөр энийг төсөвт суулгаад эрхчил, барилгын ажил элдв зөвлөн эхлэх шаардлагатай хөрөнгө оруулалт муу юм уу, биш юм уу? Тэгэхээр энийн дээр бас та бүхнийг харгалзаж үзээч. Тийм учраас бас энэ төсөвт бизнесүүдийг дэмжих, нэгэнт авто замаар холбоод асар том ажлууд хийчихсний хойно одоо тэр бизнесүүдийгээ дэмжих, агуулгах, логистикийн төв барих ажлыг тодорхой төсөвт суулгаж өгөөч гэж хүсэж байгаа маа зарчмын зөрүүтэй санал оруулж байгаа.